Хөдөө нутагт амьдрал тайван, агаар цэвэр, хүмүүс энгийн гэдэг. Байгалийн нам гүм, хөлийн чимээ багтаа амьдралын цаана залуу хүний сэтгэлийн шаналл чимээгүйхэн оршсоор байгааг бид төдийлөн анзаардаггүй. Инээмсэглэл дунд нь нуугдсан гуниг харцаараа илэрхийлэгдэх ганцаардлыг үл мэдрэгч мэд өнгөрөх нь олон. Энэ удаагийн дуугүй залуус сурвалжлагаараа бид өдөөгийн залуусын дуу хоолойг сонсож тэдний сэтгэл хуримтлагдсан чимээгүй зовлонг олон нийтийн анхаарал төрөхийг зорилоо. Ингээ залуучуудынхаа тодорхой хувийг бид нэр авсан юм судалгаа хийж үзэхэд гендерийн тэнцвэртэй байдал алдагдчихдаг гэсэн агуулга бол шууд гарч ирсэн судалгаанаас. Өөрөөр хэлэх юм бол 16-аас 35 насны малчин залуучуудтай гэрлэх насны эмэгтэйчүүд байхгүй байна. Ганц үед эрэгтэйчүүд л хөдөө үлддэг боллоо шүү дээ. Манай энэ голд бол одоо эмэгтэй хүн байхгүй шүү дээ. Тэгэл ингээл тэтгэврийн хоёр гөгшин байна. Тэгэл наашлал яваал тэгэл ганц үе залуучууд л юм байна шүү дээ. Ганцаар ингээд амьдраад ахаар ч бас яг ингээд хамт амьдрах хүнч тодорхой бос ямар нэгэн байдлаар хотлоо ингээд явж байгаа зүйлд нь би өөрөө хохироод үлдэх ч юм уу тийм асуудлыг л хамгийн түрүүнд боддог доо тэгээд. Сэтгэл зүй гэдэг зөвхөн өвдсөн хонь бус ойлгож мэдэрч байж хамгаалагддаг. Гэвч хөдөө орнуудагт энэ ойлголт дөнгөж бүрэлдэж байгаа нь үнэн. Залуучууд нь адуундаа татагтаал хөдөө аав ээдтэй бас тус нэмэр болох гол эмэгтэйчүүд нь дандаа суурин газарлуул яваадах шиг штэ. Манай энэ голдоо сайхан залуучууд амьдралыг авчих чадамжтай сайхан залуучууд зөндөө. Өнөөдөр хожиг өгчихсэн. тэрэн дээр хоо тэр. Мэргэжилтэй болсон хүн чинь төв суурин бараадаж ажиллаж байгаа. Тэгэхээр нөө хөдөө орон нутагт байгаа залуучууд бол ингээд контакт одоо харилцаа үүсэхгүй байгаа учраас ингээд ганц бие залуучуудын бөөгнөрл хөдөө нутагт илүү их байгаад. Эрэгтэй эмэгтэй хүйсийн боловсролын ялгаа тод гарцсан байна. Нөгөө өндөр боловсролтой тодорхой хэмжээнд боловсрол эзэцсэн эмэгтэйчүүд чинь малчин эрчүүдийг тоохгүй. Тэднэртэй одоо гэр бүл болох ямар ч сэтэл сонирхол байхгүй болсон. Тэгэхээр Монголын ирээдүй хаашаа ирэх үү гэдэг бас эргэлзээтэй. Гэр бүлийн одоо эмзэг асуудал учраас хайр сэтгэлтэй холбоотой. Гэтэл одоо нэг өөр хүмүүстэй ингээд танилцууллаа гэд нөгөө хүмүүс маань одоо бас нөгөө хөдөөнийг энэ томоогүй залуучуудын маань ашиглал яах вэ тийм ээ? Бас сэтгэл зүгээр нь тоглолцвол яах вэ гэх хүртэл ийм талын юм бодогдож байгаа юм л та. Хөдөө амьдрах сонирхолтой өөний чи манад ирээч энэ адуу гоё энэ ч гоё ийм гэж хэлчихгүй штэ тэгэл ажиллаас нь бараг л хашаад идэг баха хөдөөний ажил чи одоо тэгээд нөгөө хуучинтай адилхан өвс ногоо нэлбэг сайхан байхаа ер нь болоод тэгээд ер нь л малхуу их тэжээлэгдэг болж байна. Тийм ганцаараа байгаа хүмүүс одоо юу гэдэг нөгөө ганцаардал дээрэс нь физиологийн асуудлаас ахуулаад ингээл бие сэтгцийн юм өөрчлөлтөнд орж ирж штэ сэтгэл готролд орно те. Тэгээ өөрийгөө голох мэдрэмжтэй болно. Одоо юу гэдэг ганцаардлаа тайлахтаа буруу стресс тайлахыг сонгочдөг те. Сэтгэл готрол бол маш ерөнхийдөө ингээд нэг жоох ингээд таагүй зүйл тохиолдох юм бол өөрийгөө азгүй ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг яг ямар шалтгаанаас болоод би иймэрхүү амьдралаар амьдарч байгаа юм бол гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол их бодогдтол та. Залуучуудын эрсдэлгээд аваад үзэнгүүд тестээр яриад үзэнгүүд миний амьдралын түүх гэдэг маань бол туршлага гэдэг маань бол нэг л хар бараантай байна гэдэг амьдралдаа итгэл үнэмшилтэй байдаг. Одоо ингээ явангууд тэр залуу маань 20-оос 30 нас хүртэл нь огт юм хэрэглээг багт гэсэн чинь тэр эхлээд ороод нэг пив ганцаар уудаг гэсэн гэнэ. Нэг пив ингээд ороод ингээд за унтахаас өмнө гэдэг. Тэгсэн чинь одоо дөөс нь том пив болсон гэнэ. Том пив нь арх болсон байхгүй. Яасан гэсэн чинь ганцаардлаа тайлахын тулд би тэр зүйлийг хэрэглэсэн чинь би одоо ямар нэгэн зүйлийг хамааралтай авчлаа. Тэдний дуу хоолойг сонсох цаг хэдийнэ болсон. Тэдэнд зүгээр л ярилцах хэн нэгэн ойлгох нийгэм хэрэгтэй. Одоо ирчүүд цэцгэлтгөө одоо ганц би ер нь бүх хүмүүст л тэр
асуудал байгаа л байгаа л та. Одоо жишээл миний хувьд ч гэдэг юм уу тий. Одоо орой тий ганцаар зүйтэй нэг пив уугаад нэг вино уугаад ч юм уу. Тэгээ унтдаг одоо бараг тайвшрал тэр нь бараг ингээд хань болцсон тий. Өглөөнөөс орой болтол ингээд ажилдаа байж байгаа л орой ядраач юм ингээд гэртээ харих. Тэгээ бусдаар бол найз нөхдөдтэй гадуур дотор нь гоё ингээд хамт олонтойгоо яв юм уу гэсэн сэтгэл байхгүй. Суманд амьдарч байгаа залуучууд тийм буруу дадал хөвшилт автах байдлаар нь хэр байна? Байна. Залуучууд ч тэгэл өдөр яг ажиллаа яждаг. Тэгэл оройн цагаар нэгнийдээ очиод пиавдаг, аригддаг тиймэрхүү асуудлууд. Ахын тийм дадал утсаа. Одоо тэрний хооронд спорт заалан тоолох ч юм уу. Одоо шагаа арваа янз бүрийн сонирхолтой зүйлээр өөрөөсөө хөгжүүлээд тиймэрхүү юмараас явуул зүгээр болов гэж бод. Сэтгэлээр унах гэдэг үгийг сул дорой гэж андууран дотоод шаналлаа нууж өөрийгөө буруутхан чимээгүйхэн тэсэж суугаа олон залууг бид үл тооморхжээ. Үндэсний дархлаа болсон малчин гэдгээсээ жоохон хөндөрөх тийм ээ. Тэгээд ийм болохоор л нөгөө хөдөөний малчин эмхтэй ийм хүн ховруулж яана л гэж ингэж үзээд байгаа. Аймгийн хэмжээнд нийт малчдын 25.8% нь 15-аас 34 насныхан эзэлж байгаа нь өмнөх оноос нийт дүнд эзлэх хувийн жин 1.3%-аар буурчээ. Хүүсийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хөдөөд яд дэмжих вэ гэдэг бодлогыг бид нар зайлшгүй тавих шаардлагатай болчихж байгаа. Хөдөө орон нутгийн хөгжил, хүн амын тэнцвэрт байдал, уламжлалт мал аж ахуйн хөдөөгийн залуусын сонголтуудтай уялдж байна. Одоо хүүхдүүдээ ингээд өсгөн хүмүүжүүлж байгаа малчид тийм ээ. Хүүхдүүдээ нөгөө тэмцвэртэй байдлаас нь бас нөгөө хүүхдүүдээ бас авч өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй юм болов. Яг бол багаас нь нөгөө ингээд ийм байдлаар явцсан болохоор нөгөө хөвгүүд мал октод их сургууль гэдэг тодорхой хэмжээний боловсролтой болсон хүүхнүүд ч мэдээж мал дээр эргэж очихгүй төсөөлчихөж байгаа шүү дээ. Өсгөөчүүлтэйгээ фокус бүлгийн ярилцлага хийгээд үзэхэд хөдөө амьдрмаар байдаг, амьдрч болно гэвч бидний наад захын хэрэгцээ солиос ахуулаад энэ шаардлагууд хангагддаг учраас бид нар яалтчгүй суран газрыг зордгоо гэсэн асуултанд хариулж байгаа хгүй. Интернет сүлжээ байхгүй, зарим сумдууд бүр сүлжээчгүй байдаг. За тэгэл 7 хоногт одоо нэг удаа усанд орж чадахгүй юу тий. Тэгээ тэр бизнес үүдэлтэд би бол ер нь яг ингээд хөдөө бол гарах жол чадахгүй л тий. Иймээс зах зээл, бодлого, дэмжлэгийн тогтолцоог сайжруулах нь залуу малчдын итгэл, сэтгэл, хөдөөд үлдэх шалтгааныг нэмэгдүүлэх эхний алхам юм аа. Хөвчлэн дандаа залуучууд мал малдгаас эмэгтэй хүн мал малж байгаа гэсэн байхгүй. Тэгээд хөгжил одоо яг гэр бүлэрээ яг цагаа өнгөрөх тийм одоо хөгжилтэй мэдрэмж авах, ажралын мэдрэмж авах тийм газар юу байхгүй. Охид эмэгтэйчүүдийг хөдөөдөө сэтгэл дүүрэн, хангалуун, сайхан амьдрах энэ нөхцөл бололцыг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол улсад хөдөө орон нутагт амьдрах сонирхол бүхий бүсгүүчүүдийн тоо буурч байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа бөгөөд энэ үзэгдлийг судалсан тодорхой судалгаа хомс байна. Гэсэн хэдий ч боловсролын чанар, ажлын байр хязгаарлагдмал байдал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, уламжлалт хэм маяг давмгаалсан байдаг тул өөрийгөө хөгжүүлэхэд саад болдог гэж олон нийт үзэж байна. Хөдөөний залуучуудын маань ярьдаг хэлдэг юм бол одоо аль болох юм харилцаа холбоотой communication харилцаа холбоо ихтэй байхыг хүсэж байна. Залуучуудын уулзалт тэгээ тэмцээн уралдаан тиймэрхүү юм л олон зохиогоод тийм бах юм бол тэр дундаас бас хүн амьтантай нөхөрлөж танилцах нь илүү бах л гэж бодож байна. Залуучуудын өнөөдөр ганцаараа байгаа нь маш олон тийм эрсдлүүдийг нь дагуулж байна л да. Тэгэхээр чамтай ингээд уулзаа зөвлөмж авч байгаа хүмүүс хэр их байна вэ? Одоо магадгүй Өвөрангай аймгаас хамгийн хол сум гэх чинь Богд сум те 200 гаруй км. 200 гаруй км-ийн цаана амьдарч байгаа ганц үе залуу сэтгэлзэн өөрчлөлтөнд орлоо гэхэд аймгийн төвдөр зөвлөгөө авах боломж тун ховор шүү дээ. Тухайн хүний сэтгэлзэн байдал ямар баад хурц үйлчлэгээр нь ховорхон. Энгийн жишээгээр л одоо миний үйлчлэгээ өгдөг газар хэмжээс цэргийн бүртгэл байгаа шүү дээ. Цэр татлага. Энэ дээр сэтгэлзэн үйлчлэгээ өгч ажилтдаг. Нэг асуумжийн хариултыг дүгнэж үзэхэд ганц бие 10 залуу, гэр бүлтэй амьдарч байгаа 10 залуутай харьцуулж үзэхэд 75.9% нь сэтгэл зүйн хүндрэлтэй байна. Дотоод сэтгэлийг илэрхийлэхгүй байх тийм хандлага байдаг болов уу гэж би боддог л да. Ер нь тийм зүйл байна уу? Байна.
Ер нь өөрт бодлол байгаад тэгээд яаж өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүй. Одоо нэг хүмүүс ярьдаар төмс гэдэг нь л тэг. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хүмүүс бол байж байгаа. Тийшээ хандж гин залуучууд. Одоо хөдөө амьдарч байгаа малчин залуучууд одоо эндээс яваад аймгийн төв ороод тэгээд сэтгэл зүйчтэй зөвлөгөө аваад тэгээд амьдрал дээр хэрэгжүүлнэ гэж ер нь бол буухгүй л. Үүнээс бол баалан тухайн орон нутгийн иргэд сэтгэл зүйн зовлонгоо ойлгох, тусламж авах, нээлттэй ярилцах боломж муу хэвээр байгаа нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй. За хөдөө малдаар байгаа хүмүүс бас өөрийн цолмонтой зэрэгцээл өдөш одоо нар хивэх гэртээ орж штэ тий. Тэр энэ байдал маань нийгмийн харилцаанд ороход бас хүндрэлтэй зүйлүүд тухайн хүнд үүсэж байна. Ганцаардах, сэтгэл зүйн өөрчлөлтөнд орох эрсдлийг бий болгоод нөө гэж харж байгаа. Энд дээр чи юу гэж бод. Тийм залуучуудаас эргэн тойрон чи хэрэг бай. Аливаа зүйлд ингээд донтох, эсвэл хийцэх өөрөх. Ер нь залхуурч гэж бодож байгаа боловч эсрэгээр өөр амьдралын бүр ямч итгэхгүй өрсөн гарах тэр боломжгүй болцсон тийм залуучууд маш их байгаад байгаа байхгүй. Эрчүүдд маань одоо ингээд сургалт нөлөөдлийн ажил үйл ажиллагаанд оролцуулъя, хувийн хөгжлөгийн дэмжиж, за нийгэмшүүлээ, оролцуулъя гэх тэгэнгүүт эрчүүд маань өөртөө зэрэгс алхам нэгдүгээр тус хийхгүй байгаа байдал нь эрсдэл зан үйл рүү өртдөг. Хөдөөгийн залуу улс 10 жилийн өсвөр насны хүүхдүүдтэй үер хийж гэмт хэрэг толбогдох асуудал нь Монгол улсад сүүлийн жилүүдэд нийгмийн сэтгэл зүй, хууль зүйн хүрээнд анхаарал татгуулсан эмзэг сэдвүүдийн нэг юм. Чаддгаанаа сумын ойр тойрныг алхангийн охтуудтай л өрхөн. Үерхлээ бид нар өөрсдөө эрсдэлд орж байгаа юм. Хуулийн заалтаач харангуй тэд нар маань ингээд насан турш хүмүүст өрөх юм хууль нь ямар болцсон мөлий. 18 нас хүрээгүй л болоод энэ одоо эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүүхдтэй одоо бэлгийн харилцаанд орох гэдэг зүйлийг өөрөө ч гэсэн одоо анхаарч байх хэрэгтэй. Хань нийжил байхгүй болохоор даруйад одоо альва буруу гэмт хэрэг зөрчилд холбогдох вэ гэсэн их айдас бол байгаад байгаа юм. Мал аж ахуйгаа эрхлээд зав чөлөөгүй ингээд явж байгаа. Буцаад нөгөө сэтгэл зүйн асуудлууд яаж гаргах вэ? Яаж энэ өөрийнхөө сэтгэл зүйг зохицуулах уу гэдэг асуудлаа мэдгүйгээс болоод бүр амь насандаа хүрэх ч юм уу тийм ийм тулгамдсан их асуудлууд бол гарч байгаа. Энэ нь зөвхөн ёс суртахуун, гэр бүлийн орчин, боловсролын нөлөөгөөр хязгаарлагдахгүй. Харин эрүүгийн хариуцлага, хүүхдийн эрх зөрчигдөх байдалтайч холбоотой байдаг. Эд насны эрчүүдэд маань одоо ойролцоо насны эмэгтэйчүүд олдохгүй байгаа учраас ахлахангийн охтуудтай үерхдэг. Айл сахалтыгаа нөгөө ахаар сургуульдаа наашин цааш нь хургуулж мотоцикл энтрээр нь явуулсаар байгаад ойртож нөхөрлөө танилцаад үерхдэг. Бэлгийн харьцаанд орох тохиолдлууд байна. Гэвч энэ чиглэлд шууд холбогдсон судалгаа хомс бөгөөд зөвхөн ерөнхий мэдээлэл, статистик, хууль эрх зүйн зохицуулалтаас үндэслэн дүгнэлт хийх боломжтой байна. Тухайлбал хууль ёсны төлөөлөгчөөр ингээд манай байгууллагаас ажиллаж байгаа хүмүүстээс харахад ингээд ихэвчлэн нөгөө өсвөр насны хүүхдүүд маань харилцан зөвшөлдсөн ч гэсэндээ нөгөө насанд хүрээгүй хүүхдтэй бэлгийн харьцаанд орсон байдал нь одоо насанд хүрсэн хүнд хэрэг үүсэж орж байна л гэсэн үг ихэд бол 2023 оны шүүхийн мэдээллийн санд хүүхдийн эсрэг бэлгийн гэмтэрэг 480 гаруй бүртгэгдсэн. Нийт гэмтэргийн 10%. Эдгээрийн 60% нь 15-аас 17 насны охид байсан. Ихэнх тохиолдолд харилцаа нь сайн дурын үерхэл хэлбэртэй байсан ч хуулийн дагуу насны зөрүүн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдгүй. Эхнэр олдохгүй бол бас гэр бүл зохиож чадахгүй. Гэр бүл зохиож чадахгүй байгаа юм чи сэтгэл зүйн хувьд доктортой биш. Ийм байр суурь бол харагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярьж анхаарах хандлага нэмэгдсээр байна. Гэвч энэ ойлголт нь ихэвчлэн хотын амьдралд төвлөрч мэдээлэл, үйлчилгээний хүр тамж өндөртөө хэсэгдэл илүүтэй байна. Харин хөдөө орон нутгийн хувьд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд ихэвчлэн үл анзаарагдаж нуугдмал хэвээр байсаар. Ганцаархан нэг юмыг шийдээд шийдлийг бий болгоод ингээд явчингууч нөгөө хүн гэдэг юм чинь нөгөө дадлал болгоод өвчтэй ш. Нөгөө яалч өглөө хасаад өөрөө бүхмээ хийгээл хоолоо хийгээл ингээд одоо нөгөө ирчүүд амьдрангууд ингээд ээжтэйган эсвэл автагаан эсвэл ганц бие л амьдраад байгаа юм. Ээжтэй дэм болол ингээл бага 5 молоо эргүүлээд. Одоо тэгээ эн чинь хувь давлантайгаа эвлэрнэ гэчээр юм болж байгаа шүү дээ. Тэгээд бага 5 молоо эргүүлээл энээсээ холдож чадахгүй ингээл удмын сайхан нэр байна тийм ээ. Тэгээд тэрийг бодоод бас нэг сэтгэлийн хөдлөөр шийдээл янз бүрийн асуудал гараад
залуу улсууд шүү дээ бид нар чинь. Гэтэ хөдөө бол одоо хуучнаа бодвол амьдрахад бүр илүү таатай болсон шүү дээ. Нөгөө зарлага багт. Тэгээ манайхан жоохон юу л гэдэг. Хөдөө болохоор нэг жоохон уйтгартай гэж л бодд юм шиг үлээ. Чөлөө цагаан өнгөрөх газар байхгүй. За ганц би дандаа ирчүү сууч хэлдэг тий. Тэр жоохон ам халахаар юу гэж ярих. Сумд шинэ юм ч юм уу шинэ багш шинээр хүн ирж гэнэ үл гэж хоорондоо ярина шүү дээ. Асууж өдөөнийх нь одоо ирэхээр надаас асууна. Сумд шинээр ирсэн хүн байна уу гэдэл. Гэр бүлгүй байх нь залуусын сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ганцаардал, сэтгэл готрал, стресс зэрэг асуудлуудыг үүсгэдэг. Хүнтэй үерхгүй юм эсвэл яа хүнтэй суухгүй байгаа тухай. Ганц бие одоо шалтгаан гэвэл мэдээж боловсролын ялгаа харагдчихээн. Тэгэл нөгөө өссөн орчноос бас их шалтгаалж байна. Би ямар орчин төссөн, хүмүүс маань ямар орчин төссөн тий хэрүүл маргаан гарна, үл ойлголцол үүснэ. За тэгэл эмэгтэй хүмүүсийг бас нэг жоохон дарангуулах гэдэг ч юм уу тэр харьцаанаас ахуулаад юу нь л ингээд таарахгүй байна л та. Хөдөө мал аж ахуй эрхлэх, цаг агаар, нөхцөлд дасан зохицох нь биеийн болон сэтгэл зүйн хувьд хүнд учир. Зарим бүсгүүчүүд энэ амьдралын хэв маягийг өөртөө тохиромжгүй гэж үздэг. Орчин үеийн тэр нөгөө хөгжлийн чиг баримжаа муутай, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, ийм одоо хүнтэй гэрлэх хандлага юу н багассан байх шүү дээ. Одоо бодолтой зөвхөн хөдөөний түвшинд ч биш хотод ч гэсэн одоо хүчирхэг боловсралтай эмэгтэй гэдэг бүр дүр бий болцсон. Бараг одоо хүнтэй сууснаас суугаагүй дээргээд нөгөө бидний мэдих уламжлалт гэр бүлийн хэрэгцээ шаардлага бараг байхгүй болцсон байгаа. Энэ нь бол зөвхөн одоо Монголд ч биш Японд, Солонгост бүр ил тод болцсон, гэрлэлт маш багассан, төрөлт маш багассан байна. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдснээр тэдний амьдралын чанар, эрх чөлөө, шийдвэр гаргах чадвар сайжирч байна. Энэ нь тэдний эрэгтэйчүүдтэй харьцах хандлагад өөрчлөлт авчирч, зарим тохиолдолд эрэгтэйчүүдийн үнэлэмж буурах шалтгаан болж байна. Бусдын өмнө хариуцлага хүлээснээс баг өөрийнхөө ингээд өмнө бүх туртаа зүйлээ хийгээд, туртаа ажиллаа хийгээд тий ингээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөд явах нь илүү их тааламжтай байна уу? Наа ч бас нэг яг надад бас тохиолдоод байгаа юм л да. Одоо ингээл нэг хүнтэй суучдаг тий тэрнийхээ өмнө өөрөө хариуцлага хүлээн. За нэг шийдвэр гаргахад хүртэл тэрний маань оролцоо тэрүүгээс тэрнийгээ сонсох болон тий тэрэн дээр үл ойлголцол гарна. Тэсний орон надад бол баг ингээд өөрөө бидаа шийдвэр гаргаад өөрөө ингээ бас илүү ингээ тааламжтай санагддаг болчиход байгаа байхгүй одоо сүүлийн үед ерөөс. Ер нь бол ганц үе юм гэдэг нь хүн хүсэж байгаа юм зүйл биш л тий. Ганц бие гэдэг ингээд явахаар айгүй их сонин зүйлүүд тохиолддог л доо. Тэгээ одоо их нэртэй хүн байгаа ч юм уу, их нэргүй гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйлүүдээр ингээд нөгөө аль болох нөгөө эмэгтэй хүнийг ингээд хэлжүүл одоо энэ хүн надыг одоо ингээд сонирхон ч гэдэг юм уу тий. Ганц бие залуучууд ихэнх нь бол ирчүүд байна. Гэхдээ эмэгтэйчүүд бас баггүй хувийг эзэлж байгаа. Тэр эмэгтэйчүүд тэр хөдөө амьдрах сонирхол асар бага байгаад байна. Энэ удаа гэдэг сэтгэлгээний хоорондын зөрчилтэй мөргөлдөн гэдээ гаргалаад ирчих. Тэгмээс би бол Монгол эмэгтэйчүүдийн юу гэдэг ирчүүдийн үнэлэх үнэлэмжний хувьд тэр одоо багассан гэж бодохгүй байна. Хөдөөний зарим нэг залуучууд бол тэгж яг мэдрэмж тал дээр арай тутмагд санагддаг байхгүй. Тэрнээс яг хөдөөний залуутай сонсохыг бол боддгоо бат. Охтуудын өвч бас хөдөө мал дээр гарах сонирхол бас бага байдаг шиг байна. Тэгээ яг залуучууд нь тэгэл аав ээж мал хөрөнгөнд дагаад хөдөө мал дээр гарсан байдаг. Чиний хувьд тухайлбал одоо их нэртэй болоход юу хийсэн? Завчлаа багтаал яваад тэгээ яг болцох цав гарахгүй байна. Болцоонд явах завгүй байна уу? Тэгэл болоогүй л яваад. Хөдөө байгаа залуучууд ч өөрөө үндэсний өв соёлыг авч явж байгаа, тээж явж байгаа ийм хүмүүс байгаа хөөхгүй. Миний бодлоор бол амьд амьсгаатай малын хажууд хөдөлмөрлөд байж ийн гэдэг чинь сайхан юм шиг санагддаг шүү дээ. Морин их сонирхолтой болохоор тэгэл сайхан том алдартай байж болно доо л гэж боддоо шүү дээ. Улсын ард тий. Улсын наадамд нэг морин харигдуулчаал зогсчихвэл бас сайхан бахал гэж. Сэтгэл санаа нийлсэн, тохирсон миний бас сонирхлыг үнэлсэн тийм хүн байвал тэгээ болох байл гэдэг.
Хөдөөний залуучууд ийм гоё дүрхтэрхтэй, ийм гоё үзэл санаатай залуучууд гэдгийг зөв хандлага суулгахыг бас хичээх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Хаал нутгийн эгц салхийг дагаж яваа морьтон залуусыг та анзаарав уу? Түүнийг зарим нь хөдөөний залуу гэж энгийн үгээр нэрлэдэг. Харин би түүнийг Монгол эр хүн гэж дуудмаар. Хот руу залуус тэмүүлж, боловсрал, ажил амьдралын боломжоор дүүрэн нээслэлд ирээдүгэн төсөөлж байхад энэ залуус үлдсэн. Өглөөг сарвчны гадаа угтж, өдрийн халуунд хөлсөөн гартал хөдөлмөрлөж, үдшийн бүрийд мороо аргаддаг. Хэн ч түүнээс алдар, гавьяа, магтаал нэхээгүй. Гэвч түүний чимээгүй зүтгэл энэ нутгийг амьд байлгаж байна. Үндэсний хэмжээнд хүн ам зүйн бодлого, ер нь боловсролын тэнцвэртэй байдал тодорхой хэмжээнд алдагдсны, буруу явсны л харгай. Нэг ёсондоо 30-40 жил энэ дээр ямар ч мэдрэмжгүй, ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй явсны одоо үр дүн горн өнөөдөр би гарч яана л гэж хардаг. Гэтэл энэ цаашлаа эргээд нөгөө Монгол улсын хүн амын хөгжилд гэдэг юм уу, нөхөн үржигэн одоо эд насанд гэдэг юм уу те энэ нь бол эрсдэл үүсгэх ийм магадлал бол их байна. Охтуудаа сургуульд явуулцдаг. Айлын баг магадгүй ингээд за чи бол удам залгах учраас мал дээрээ бай гэдэг нэг ийм ойлголт явсараа байгаад одоо ийм эрсдэлтээс хүргэж байна. Нөгөө эр хүн эзгүй бол гэрийн зай эзгүүрнэ гэдэгтэй адилхан. Нөгөө эмэгтэй хүн бас ингээ байхгүй бол эр хүний сэтгэл бас нэг зүйл ингээ эзгүй хоосон яваад байна шүү дээ. Энэ зүйл нэг хасаар төрхөн зур биш. Яг урт хугацаанд ингээ хоосон яваад хэр нэг хоосон чанар нь улам ингээ томроод тэр хүн одоо эргүүлээд одоо өөртөө ихтгэлгүй байх бай. Зөвхөн хүүхэн үү те. Амьдралын баталгаагүй байдал. Энэ бол зөвхөн үг биш. Ирээдүйд тойрсон олон асуултын эхлэл. Залуу малчид гэр бүл зохиохдоо эргэлзэж амьдралын баттай суур тавих боломжгүй болсон нь цөөнгүй. Энэ тогтолцоонд их байна уу гэж би хардаг. Миний хувийн бодол шүү зүгээр яг. Энэ Монголын ахуй соёл руугаа чиглэсэн төрийн бодлого гэж байхгүй. Тийм ээ. Одоо мал малж байгаа хүний амьдрал ахуйд наалдах юм маш хүнд штэ. Доор нутагт амьдрах хүсэл байвч амжиргаанд нь хүрэх мал ахуй тэгээ бэлчээрийн даац энэ малын гаралтай түүх үед бүтээгдэхүүн үнэгүй болсон. Тэгээд амжиргаандаа хүрэхэд бол малаа өсөхөөс өөр замгүй болсон малчид. Тэдний хувьд гэр бүлтэй болно гэдэг нь зөвхөн хайр сэтгэл биш. Эдийн засгийн хариуцлага, үр хөвгтдээ хүрэлцээтэй амьдрал бэлгэлэх чадварын тухай юм а. Эдийн засгийн нийгэмд аль болох мал хувь баталгаатай хөрөнгө болж чадах юм бол тэр талаасаа илүү эмэгтэйчүүд ирэх боломжтой болов уу гэж бодож байгаа. Яг л одоо малын төв үед малын мах үнцэнэгөө болохоор одоо нэг эдийн засгийн баталгаа байхгүй гэж нэгдүгээрт би хараад байгаа юм. Малчин залуус хөдөлмөрлөж, бүтээж, амьдралаа босгохыг хүсэж байгаа ч хөдөлмөрийн үнэлэмжгүй байдал тэднийг мухардалд оруулж байгааг үгүйсэх аргагүй. Энэ нь зөвхөн эдийн засгийн асуудал биш. Тэдний ирээдүй гэр бүл зохиох шийдвэрт шууд нөлөө үзүүлж байна. Хөдөөний малчин залуучуудын хувьд бол ер нь бол одоо үндэсний өв соёл, морио уух, уламжлалт, мал аж ахуйн хамгаалах тэр одоо зүйлсэн л хөдөө хөлтөгтөө барьж байна. Ирчүүдээр бидэнд бахархах, талархах нэг зүйл байна. Тэр нэг Монгол омогшил, тэр нэг одоо манай Монгол үндэстний ондоошлыг тээж байгаа ирчүүдийг бид нар яг одоо хайрлахгүй бол болохгүй байна. Түүнд тусгайлсан дэмжлэгийг олохгүй байна. Октод руугаа чиглэсэн бас тусгайлсан боловсрал үндэснэрээ бахархах ондоошлын тэр боловсралыг ч гэсэн бид нар олгомоор байна. Хангай нутагт нар наашилж өглөө эхэлж байна. Өчигдөр талд үлдээсэн адуу өнөөдөр эзнээ олж алсаас ус бараадж байгаа энэ. Мэдээ орсон цагаасаа л энэ гол устай энэ сайхан уул усанда адуу малаа малалж ингэж сайхан өдийг хүртэл амьдарч байна да. Тал дундуур ганцаар адуугаа дэлгүүлэн яваа энэ залуу зөвхөн малынхаа араас яваа биш. Монгол хүний амьдралын бүн ухаан, нутаг усны жаяг, байгальтайгаа шүтэлцэн орших өв соёлыг дагуулсаар, дамжуулсаар. Голоороо ингээ залуучууд байна нэгдээл нэг өдөр цаг гаргаад бас тий нэгдээ очиод ингээл ажлаа дэмнэлт хийчих шүү дээ тий. Ямаагаан самн хоноо нослно. Адуугаан дэлгэцэн, гүүгэн барилцсан, айл сагалтаараа нийлээл ингээл
Адуу хүчээр нь одоо зуны ихэнх сард ингээд илжиж байна. Тэгж байна. Сайхан ногоо идэв. Ногоон цадаад адуу нэг сайхан цайраад ирдэг. Тэгээд дэллэн дээр үеэс ингэж сайхан дэлэлж ирсэн чи адууны нэг оюун гарч идэг. Бас нэг энэ Монголын нэг сайхан уламжлалч та одоо гүүгэн барихаа байлаа. Мал дагаж байгаа залуучууд маань ингээд залуу малчд маань энэ ажлын ачаалаа шалтгаалаад төдийлөн бас нөгөө өөрөө өөртөө цаг гаргаж чадахгүй байна да баг тий. Өөрөө өөртөө цаг гаргах ямар ч зав байхгүй шүү дээ. Сумын төв аймгийн төв дохио 2-3 хоног цав байхгүй шүү дээ бид нарт. Тэгэхээр ч одоо гүү барихаар чинь гүү саах хүн хэрэг болно. Ээж шин саах уу? Тэг нээж саана. Ээж бас хөл гар өвдөд дургуцаад байдаг өсөө. Тэгэхээр нэгсэндээ дэм тусдаа саах хүний хэрэг болоод байна. Угаасаа тэгжил таарч штэ тий. Хөдөөгийн амьдралын хатууг даан зөөлнийг нь эдэлж яваа энэ залуу бол Монгол түмний язгуур соёлын үргэлжлэл өв уламжлалыг амьдралынхаа нэгэн хэсэг болгосон залуу малчин. Хүн болгоныг дагаал төрөө бараадаа дэвлэн нутгаар нь эзгүүлдвэл бас юу болох вэ тийм. Энэ Монголын нэг өв уламжлал энд л хадгалж үлдчихэж байгаа. Энийгээ бас залгаал аваад хамгаалж авч үлдэх юу олон залуучууд л байна. Хүний амьдралын хамгийн гоё зүйл бол гэр бүл, аз жаргал. Тэгээд энэ сайхан байгаль дэлхий тэрнээс л гоё аз жаргал бий бол амьдралын утга учир тэрэндээ л оршдог. Хэдийгээр хөдөөгийн олон залуус өнөөдөр гэр бүл зохиох, хань ижилэн олох бэрхшээлтэй тулгарч байгаа ч ирээдүйдэн итгэл найдвар тавьж, сэтгэл хангалуун амьдарч, малаа маллан хөдөлмөрлж байгаа олон залуус бий. Тэдний нэг нь Өвөрхангай аймгийн Батүлжи сумын Бүрэгтийн 2 дугаар багийн залуу малчин Жүлтэм Сүрэн юм. Найзууд бол Жүлтэмээ гэж. Тэгээ гадаад дотоодын жуулчид бас өвөл зөндөө өрдөг болчихсон. Түн чи морь авчрах юм. Нэг хаяа ярьж оноолно. За. Тэгээ бас хөөнтэй танилцсан гэдэг. Бас гоё шүү дээ тий. Олонтойгоо харьцуулах бор тий. Хэдэн морьтой ирэх вэ? Ерөөдөө нэг 2-3 морьтой. За. Тий. Хотоос тэгээ гоё хөлтөд ирж байна. Тэгэл зөндөө ирдэг. Хотын хөлтөд юу гэж боддог вэ? Одоо юу ч ихэвдээ тэгэл. Хөрдөөний нөгөө ажил нэг хөрслөг борохтууд сонирхтой байгаа тэгэл. Бас тийм хөрхөн улаан гацартай байдаг шүү дээ. Тиймэрхүү хөлтөд ирэх үедээ сонирхдаг. Сэн сарн чимэнхо хайлгэх зүрхэнд шингээсэн мөрөө их гал ер нь тэгэл хөдөн хорогдоод байж энэ да. 4 цагийн эргэлтэнд ингээд адууныхаа энэ сайхан нуруунд дээр салхи юмсгалаад ингээд явчих бас нэг гэр бүлийн нэг жаргал байна да тий. Сайхан мөр унаад сайхан ургуураад адуу маллаад мөр юулж унаад сайхан явж явах чинь сайхан л байдаг. Энэ чимээгүй байдал дуусшгүй төвчлэлт биш. Хөдөөгийн залуус дотроо тэмцэж байгаа ч энэ нь үл ойшогдох ёсгүй. Тэдний дуу хоолойг сонсох нь зөвхөн өрөвдөх сэтгэл бус харин хүлээсэн хариуцлага, итгэл найдварын илрэл юм. Өнөөдрийн сорилт дундах хөдөөгийн залуу үе бол маргаашийн Монгол.